ийм сайхан мөчийг та бүхэнтэйг хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна үзэгчтэй. Амар юм олсон да. Энэ ара. Энэ айлын бүх юмныхын түлхүүр энд байна. Орч үзгүй. Баян-Улгийн аймгаараа аялаад Ховд аймаг руу орж ирсэн явж байгаа. Тэгээд Ховд аймагт ирээд хамгийн түрүүн төрсэн сэтгэл гэвэл ерөөсөө Баян-Улгийгээс гараад тасархаа замтай. Одоо ингээд энэ сумуудын дундх
зам нэхэд л одоо ерөөс ямар ч өөгүй. Тэгээд ерөөс замын ядаргаа байхгүй. Үнэхээр одоо Ховд аймаг бол үнэхээр бүтээн байгуулалт хийж чадсан байна. Баян аймагт бол үзэх маш их мөртлөө. Ерөөс сум за бараг нэг ч сум засвал замгүй юм би. Ганцхан сум л жоохон засвалтай явж байгаа. Тэгээд ерөөс дандаа чулуу бүр ингээд ерөөс машин тэрэг бол ер нь Баян аймагт ирвэл машиныхаа одоо юу шалгамаар юм шүү дээ. Сайн. Баруун бүсийн босоод технологийн 768 км замын 403 км-т нь Азийн хөгжлийн банк хөрөнгө оруулсан. Оросын холбооны улстай хийлэх Улаанбаатарын Бомтоос Баян Улгийн Ховд аймгийн Алтай, Булган сумаар дайран Бүгд найрамд Хятад ард улстай хийлэх Ярмтын Бомт хүртэлх босоод технологийн 770 км замын 403 км-т нь Азийн хөгжлийн банк 207.6 сая $ыг хөрөнгө оруул. Баруун бүсийн босоод технологийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2016 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм а. Зам дагаж хөгжил гэдгийн жишгээр Ховд аймгийнхан хоёр хөрштөгөө холбогдсон хатуу хучилтаа улсдаа нэгдүгээр бичигдэх тольшиг замтай болсондоо одоо талархахаас жаргагүй юм ба. За босоо технологийн замын хатуу хучилтаа тус замыг бодончийн хавцал зэрэг байгалийн хүнд хэцүү орчин нөхцөлд одоо барьж дуусгасан гэж хэлж болно. За зам барилгын үеэр үер их буудаг, цасан шуурга шуурах гэх мэт бэрхшээл саад баггүй тохиолдож байсан боловч энэ замыг 2016 онд дуусгажээ. За барьж дуусгасан гүүрээ үеийн усанд эвдүүлээд дахин барьсан жишээч байдаг юм байна. За замын хажууг нь тэмдэглэгээ, уулын чулуунаас хамгаалсан хаалт хашлага, ойр ойрхон тааралдах стандарт хэмжээтэй замаас гарч зогсох зориулт бүхий зогсоол гэд цогцоороо Монгол улсад жишг болж чадхуйц анхны авто зам энэ Ховдод одоо зурааж байна. За нутгийн иргэд 69-с өөр маркийн автомашин унах боломжгүй байсан бол одоо шатхуун баг хэрэглэдэг Перусаас эхлээд төрөл бүрийн машины хэрэглээ нэмэгдсэн байна. За хөдөлгөөний урсгал нэмэгдснээр цайны газар дэлгүүрүүд ч гэсэн тогтмол орлоготой болсон байна. Энэ айгүй дажиг бүр шүү дээ. Энэ одоо нөгөө тэр нэг амар юм нарийн модон бүрийг бодсон. Тэгэх чи энд нь ийм гоё бүр. Яа энэ гоё годын дуу чимээ нэг усаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп
маш гоё, дээрэс нь зам нь маш гоё, 300 км газар сум шиг явсаар байгаад ирлээ. Тэгээд байгалийн үзэсгэлэнг бол угаасаа хэлхээ аргагүй, төргөн урсгалтай гол энэ одоо хавцлууд те энэ гоё зам. Тэг ярихаар годод 105 км яваад бид нар хил дээр очино, Булган сумынхаа цаашаага бүр хилийн засав дээр очино. За ингээд Бодончин хавцал дээр зогссон юм а үзэгчтэй. За энэ Бодончин хавцлын үзэсгэлэн гоог та бүхэнтэйгээ хуваалцах гэж энэ зогслоо. За энэ хажууд урсж байгаа төргөн урсгалтай гол энэ хавцал, энэ зам, энэ одоо үнэхээр үгээр хэлхээ аргагүй. За одоо ясны үлгэн нутаг Ховд аймгийн төвөөс Чанх урагшаа явхад хоёр талаараа ихц цавчим хад асахта дундуур нь гол хорчигнон урсаж модод найгсан үзэсгэлэн тэрнээ сүрдэм дүр төрх нь 80 гаруй км үргэлжлэх Бодомчин хавцал хэмээх газар бий. За Ховд аймгийн төвөөс Алтаа сум, цаашлаад Булган сум бүгд найрамд хятад ард улстай хилэх Ярантын бомб тарахын тулд асаг чулуу хөшилдөж өөд уруу мушгирсан шорон зам бүхий Бодомчин хавцлыг туулж гарахын тулд хамгийн багадаа 24 цаг явдаг гэжээ. За харин цастай үед бол 3 өдөрч явдаг гэсэн гэн шүү. За байгалийн сайхныг биширч толшиг замаар сүнгэнсээр тэр хавцлыг туулсан азтай аялагчид бид байна. За гэхдээ энд одоо үнэхээр явж болохгүй саатан зураг авч бараг 3 цаг болсон юм аа. За ингээд бид Сэнжид хад Бодомчин хавцал дээр 3 цаг болсныхаа дараагаар Алтаа сумаар дайраад Булган сум орсон. За тэгээ Булган сумаас цаашаа Байтаг богд руу хөлгийн жолоогоо зарлаа.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За Ховд аймаг Алтай сум Бодончийн хавцал Шинжит хад гэдэг газар ирсэн байна. За энэ Шинжит хадын дундуур ингээд тэргүүн урсгалтай гол урсаад энэ хавцлууд ингээд энэ хотод тарагдж байгаа энэ хадан цохоо бол яг үнэхээр юм тийм сүрдмээр одоо яг ингээд нэг тийм ийм битүү тийм чулуун орчинд орцсон юм шиг тийм одоо яг ямар гэж хэлэх юм бэ? Үгээр хэлэх аргагүй тийм жоохон амир юм шиг.
ингээд үзэгчтэй Байтаг баг руу явж явах замд ийм гоё говийн заг ингээд цэцгэлэхээр ийм гоё болт юм бэ. Би ерөөсөө урд энэ говийн цагийг ийм гоё өнгөтэй цэцгэлдгийг мэддэггүй байжээ. Тэгээд зогсож зураг авах хэрэгтэй байж. Гоё юу? За үзэгчтэй бид ингээ явсаар байгаад Ховд аймгийн Уян сумаараа дайраа. За тэр Уян сумаас хөлийн застав ороход энэ Байтаг богдод орох зөвшөөрлөө аваад за тэгээд энэ Байтаг богд дээр ирсэн байна. За та бүхэн харж байгаа юм миний энэ хажуу талд байгаа дурсгалын өшөө бол Богднард Монгол Ард улсын баатар Бигзийн Геван Баян Балын тэгшээ Лүнхрийн даваад орж нарт зориулсан одоо дурсгалын өшөө байна. За энэ өшөөг харахад бол за энэ гурван баатар маань тухайн үед одоо маш их баатарлаг гавьяа байгуулж одоо дайсанд бууж өгүүлгүйгээр одоо өөрийнхөө Монгол улсын хувьсгал залуучуудын эвлэлийн үнэлэхээ урж чулуундор нуугаад тэгээд ингээд үлдсэн одоо бүх сумаа дуустлаа эцсийн одоо сумаа дуустал дайсантай байлдаж байгаад тэгээд хамгийн сүүлд үлдсэн минээ одоо дайснуудыг хүрээд ирэнгүүт дэлбэлээд Алтан аймаа өгж одоо эх орныхоо төлөө Алтан аймаа өгсөн түүхтэй дурсгал төшөө байна. За энд бол тухайн үедээ бол ингээд 10 хүнтэй тасаг байсан. За энд бол Геван баатар за энэ тэгшээд аваад орж Дандар хайдав Баян Архад Чойжин Гончиг Зэвгэ Пилжээ гэдэг ийм хүн байсан. За ингээд энэ хавьд ирэхэд бол тухайн үедээ бол одоо
ямар байлдаан болж исэн бол гэдэг бол үнэхээр ингээд сэтгэлд бол үнэхээр ингээд шууд буухаар байна. Яг тэгвэл энд одоо дайн байлдаан болоход одоо хаанаас ч ингээд одоо дайсны цэрэг гараад ирч мэдхээр юм уу? Одоо нэг галзуу хулган шиг энэ олон дов толгодууд байт юм байна. За энэ дов толгодуудаар ингээд хаанаас ч ингээд явж захтал одоо ингээд дайсан гараад ирмээр байсан юм байна гэж миний хувьд бол яг бодогдож байна. За энд бол олон тооны одоо нуувчууд ухсан байт юм. Чулуугаар хийгээд тэгээд одоо эндээ байрлаж байгаа л одоо тухайн үед бол 1947-аас 49 онд бол одоо олон тооны хил одоо зөрчсөн хүмүүс ирж байсан. Тухайн үед Гоминдааны цэргүүд болон мөн одоо Османы буюу одоо хасаг цэргүүд энэгээр маш их ирж одоо манай Монгол улсын хилийг зөрчдөг байсан түүхтэй байна. За ингээд энэ хавийн орчинтойгоо бид ингээд танилцаад явж байна. За Булган сумын урд хэсгээр Хятад улстай хилдэг Байтаг богдын нурууны Бүдүүн харгаатай амд 1948 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Оспан Гоминдааны хил зөрчигчдөд тулгарсан үйл явдал болсон байдаг. За энэ газрыг Гурван Баатрын шоогор гэж нутгийнхан нэрийддэг юм байна. За Байтаг богдын нурууны ноён оргил болох Алтан овоо нь далайн түвшнээс дэш 3400 м өндөрт байдаг. За Сүхбаатарын Алтан овоонд нар манддаг бол харин Жаргадаг Алтан овоо нь Булган сумын нутагт байдаг. За Ховд аймгийн Булган сумын нутагт орших Байтаг богд уулын араас их хаван 15 км урсах Бүдүүн харгаа хэмээх голын хойд хэсэгт Монголын хилчид хасгийн дээрэмчтэй эрслэн тулдсан бөгөөд 1988 онд Хилчин баатруудад зориулан ам өргөцсөн газар нь дурсгалын өшөө босгож эхэлсэн түүхтэй. Тулдаан богино хугацаанд дайсны хүчний илт давангаа байдалд явагдсан боловч Монголын хилчдийг олзолж бүрэн устгаж чадаагүй лээ. Цулдааны явцад хаян харва гончиг зэв чоожин нар бүсэлтээс гарч чадсан ч газар орны бартаанаас үүдэн нөхдөд тусалж чадаагүй. За энэ тулдаанд оролцсон 10 эрэлхийг дайчдаас 3 хүн л амьд үлдсэн түүхтэй. За хойд өндөрлөгт байрласан Гиван тэгшээ даваад орж нар пулеметийн галаар ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байсан тул дайсан тэднийг миномет пулеметийн галын дэмжлэгтэйгээр бүслэхийг оролцсон боловч тулдааны дараа хийсэн үйлчлэгээр 3 хилчний байлдаж байсан хойд өндөрлөгийн 15 хавтгай дөрвөлжин метр талбайд 15 удаа минометийн бөмбөг дэлбэрч хүн бүр 2-3 удаа шархтаж энэ талбай бол цусаар бутагдсан түүхтэй. За 3 хилчин хамтдаа эцсийн граната тэслэн өөрсдөө болон бүслэн ирсэн дайсныг устгасан билээ. За эрэлхэх хилчин Баян бэлгийн тэгшээ Лөнөрмийн даваадарч нарыг Бүгд нарт Монгол Ад улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1949 оны зарилгаар Улсын Баатар цолоор нэхэн шагнаж, за Бигзийн Геваныг Бүгд нарт Монгол Ад улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сард 200 тоод зарилгаар Улсын Баатар цолоор нэхэн шагнасан билээ. За тэдний алдрыг мөнхжүүлж нэрэмжит заставууд бий болгосон. За бид бол энэ Геван Баатрын нэрэмжит заставаар дайрж зөвшөөрлөө аваад энэ түүхт
За энэ застав бол яг энд одоо байрлаж исэн шууд мэдэгдэж байгаа байхгүй. За одоо энд ингээд ийм нуугч явж ирсэн аа. За энд галтгоонд шууд харагдчихэв. За энэ чинь ингээд хоолоо хийж исэн болов уу гэмээр энд ийм чулуутай. За энд яндангийнхаа нь юу ингээд хаашаа гарцсан. Тэгээд мэдээч энд би одоо энэ тэнд явж байхдаа айн байлдаан болж байхдаа яндан гэж дээшээ шууд гаргахаар утаа мэдэгдэнэ гээд дандаа ингэж ийм хөндлөн газар доогоор явуулдаг байсан юм байлээ тухайн үед хүмүүсээс утаагаа нуухын тулд энд бол ялтчгүй хоол хийж исэн энэ юуны уул мөр байна галтгооны. Тэгээ энэ талдаа ингээд бас ийм дөрвөлж одоо юу ч байсан те. Тэгэл ингээ энэ дээрэл харахад ийм олон тооны янз янзын одоо нуувчнууд байгаа. За эндээс ингээ шууд залгаад энд ингээд бас том нуувч гарч ирж байгаа. За энд бол би ингээд харахад энэ айгу том нуувч байгаа байхгүй энэ те. Энд одоо жишээлбэл одоо мэдгүй ма яг юу байсан юм бол ямар ч хэлсэн энэ бас л тийм нуувч байгаад байгаа. Тэгэл яг л эндээ л байрлаж ирсэн баг. Одоо тэр түүхийг хараад ахт бол тэр нэг тасагт бол 5 хүн байсан байгаад байгаа. Тэгээ сүүл тэр нөгөө тагнуулын мэдээ эрэнгүүт нэмэгдээд 10 хүн байсан гэд бичсэн байсан. За энд ингээл адуу мадуун байсан юм болов. За худлаа ирээд явах. Ямар ч гэсэн ийм олон нуувчуд байна.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За булган сумаас хийх аялал маань одоо яг Байтаг богдоос яг хилийн зурвасын дагуу бид нар маш сонирхолтой аялал хийгээ явж байна. За хилийн зурвасаар яг ингээд одоо хятад Монголын хилийн яг энэ хажуугаар одоо яг зурвасаар бид нар явж өнгөрлөө. Нилээ явж байгаад энд байгалийн сонин тогтц бүхий нүцгэн 3 нутгийнхан бол 3 хүүхэд хад гэж нэрлэдэг юм байна. За тэгээд энэ 3 хүүхэд хадан уулныхаа дэргэд ирээ. За энд ийм нүдний аршаан байт юм байна. Тэгээ энэ аршаанаас нь ууд нэг амны цангаага тайлчаа явж байна. За тэгээд энд нэг ийм овоо байна. Энэ уулны тогтцол ингээ ойртоод ирэхээр ийм гүлгөр ийм чулуунууд тэгээд ингээд салхинд ингээд мүлээгээд мүлчээгээд зарим нь ингээд нэг харахад ингээд нэмгэрсэн юм шиг нөх мөх гарцээ тийм сонин тогтцолтой уул байт юм байна. Холоос харахад бол тийм яг ийм 3 ижилхэн уул харагдаж байгаа. Нэг тийм мүлээс. За ингээд өнөөдөр өдөржингөө яваад өглөө 9 цагт гарсан. Одоо оройн 8 цаг болж байна. Тэгээд ер нь энэ баруун аймагуудын нутгаар өглөө маш эрт нар мандаад ороо одоо ингээд 8 цаг болж байхад ерөөсөө нар буугаагүй. Ер нь бол нэг өглөө гараад нэг өдөржин юм үзэхэд бол ерөөсөө өрөвч гэгээтэй байдаг гэж хэлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп.
аймгийн Булган Уйнт сумын яг ингээд зааг дээр байдаг. Жаргалан уулын ороо дээр байдаг. Харуул аваа гэдэг. Маш сүрлэг ороо руу гарах гад явж байна. Зам бартаатай дээшээ маш их хэцүү өндөр уул байна. Ингээд харуул авааныхаа дээр гараад ирсэн байна. За энэ овоо бол маш сүртэй одоо ингээд за баг орчин үеийн Монголын пирамид гэж хэлж болохоор үнэхээр сүрлэг овоо байна. За энэ овооны энэ хамгийн доод хэсэг нь одоо өргөнөөрөө 50 м. За дээшээгээ 25 м-ийн өндөр юм байна. За энэ харуул овоогийн тохоо бол маш олон тооны домог байдаг юм байна. За түүний нэгээс нь дурдах юм бол энэ Жаргалан уулын ар жаргалангийн гол гэдэг одоо эндээс нэг нэлээ хитэн гөөний цаана байна. Тэр голоос хүмүүс нэг игнэгээр ингэж эгний зогсоод за энэ овоог барихын тулд одоо олон тооны хүмүүс одоо чулуу мод за тэгээд ус юу гэдгийг шавар зуурамгаа зөөж барьсан юм байна. За энэ овооны одоо судлаачид энэ овоог судалж үзээд 17-оос 18 дугаар зууны үед хамааруулж үздэг юм байна. Энэ овоон дээр байсан харуул тухайн үед бол энэ жаргалантын хавар бол энд байсан хушууны энэ хойд хэсгээр бол одоо харийн хушуутай хилдэг байсан, харийн нутагта. За тэнгуүтэ харийн нутагта хилдэг байсан учраас энд нэг тийм айлын ганц хүү харуул хийдэг байсан юм байна. За тэгээд энэ хүү бол насан туршдаа энэ овоод одоо харуул хийж амьдарч байгаад насан эцэлсэн учраас хушуу ноёны туршлагаар тэр хүнийг одоо энчээ өөрийнх нь унж явсан морь за тэгээд буу зэвсэг анч нохоотой хамт энд нутаглуулсан түүхтэй юм байна. За энэ овооны дотор талыг бол ингээд шургаахан модоор ингэж бэхэлж өгөөд тэгээд дээгүүр нь ийм занарлаг ийм саарл чулуугаар ингэж одоо маш их эмгцэгцтэй. Одоо ингээд хэрэв 17 дугаар зуун гэвэл 400 жилийн түүхтэй овоо шүү дээ. Тэг үнэхээр сүртэй. За энэ овоон дээр гарч ирсэндээ би маш их баяртай байна үзэгчдэд. Ингээд та бүхэн энэ овоогоо сонирхоороо үнэхээр гайхалтай. За энэ Ховд аймгийн одоо үзэх ёстой гайхамшигтай газруудын нэг бол энэ яа харахгүй мөн. За энэ Булган сумаар ороод энэ Уйнт сумын яг одоо зааг дээр байгаа. За энэ зам нь бол гайгүй бартаагүй замтай байт юм байна үзэгчтэй. Ховд аймгийн Уйнт сумын нутагт өндөр хар саарл өнгийн чулуун хавтангаар уйлан барьсан нэгэн байгууламж байхагаад за үүнийг нутгийнхан харуул овоон хэмээн нэрлэх ажээ. За овоог модон шургаагаар бэхлэгээ зангидж хийсэн болох нь овооны үзүүр хэсгээс цуусан моднуудаас одоо маш тод харагдаж байсан. За энэхүү овоог босгоход ар жаргалантын голоос харуул овоо хүртэл олон хүмүүс эгэн зогсч зуурсан шавар чулуу модыг гар дамжуулан уулын ороод гаргаж байсан гэсэн аман яриа байдаг.
Ховд аймгийн Манхан сумын нутагт хойд Синхрийн голын хөвөнд гайхамшигтай түүхийн дурсгал идэвгүй орсоор байгаа. За эндхийн 3 Синхрийн агуу маш олон жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан уул мөр бүхийн ан амьтдын дүрслэлтэй 2 амсартай агуу юм аа. За агууд заан тэмээг харуул орон гөрөөсийг зурснаас харахад эрт үеийн чиглэг халуур уур амьсгалтай байсныг гэрчилдэг. За агуу уулын хормоогоос 100 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд түүний дотор талын өндөр нь 15 метр. За багтаамжийн хувьд бол асар том юм байна. За дэлхийн эрдэмтэд 3 Синхрийн агуун дурсгалыг тодорхойлж өчгтээ хүн төрлөختний эртний урлагийн хүчрэг голомт байсан ба асар өндөр хөгжсөн уран сайхны их авьяастай эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсныг гэрч юмаа гэж тодорхойлсон. За тиймээс 2010 онд 3 Синхрийн агууг Монголын 9 гайхамшиг нэгээр шалгаруулсан юм аа. За гэвч энэ агуу гайхамшигтай агууд ирээд зөвхөн гэрэл тусгаж байж тоош хорон дундаас арай гэж зургуудыг бол хэдхэн зургийг бол олж харсан. За Монгол улсын 21 гайхамшигын нэг 40 мянган жилийн түүхтэй гэж байгаа энэ сайхан агуугаа ийм байдалтай байлгаж байгаа нь бол үнэхээр харамсалтай санагцсан. За үзэгчтэй ингээд маш өндөр сэтгэлтэйгээр дээшээ гарч ирээд энэ хоёр энэ том жижиг амтаа агуугаар баг цаг хэрэгтээ явлаа. Юу ч олж үзсэнгүй. Одоогоос 40 мянган жилийн түүхтэй хадны сүг зураг гээд дэлхийн соёлын өвдө бүртгээд авсан. Дээрээс нь Монгол улсын 21 гайхамшиг гээд нэрлэлчээд байгаа мөртлөө дотор нь ядаж нэг сум заагаад энд нэг яг энэ хэсэгт нь тийм зураг байгаа, энэ хэсэгт нь ийм зураг байгаа гэд дотор нь ингээд бас нэг ингээд зам шиг юм хийгээд ингээд модоор юугаа ингээд зүг чиглүүлээд ингээд тавьчих ястаа байна да. Ер нь бол хаач явж исэн ер нь бол тэгээд ингээд засцсан байдаг ингээд тэр холоос зорж ирээд бүр нулимс гойчих гэж нэр үнэндээ. Үнэхээр сонирн болчлоо. Тэгээд дотор нь ингээд битүү хог энэ тэнд ирсэн хүмүүстэй дотор нь ингээд нэг хогоо хайцсан. Дээрээс нь нөгөө нэрээ би тэдэн онд ирсэн гэд бичсэн. Тэгээд одоо хэдэн онд ирээд энд яах юм бэ? Нэрсүүдээ бичсэн. Тэгээд дээрээс нь нөгөө авчид нэг 2 төмөр бурхан авчид тавьчихсан. Дээлмэл тавьчихсан ч байх шиг. Тэгээ үнэхээр ийм ингээд Монгол улсын 21 гайхамшигын нэг юм бол энд ядаж сумных нь захиргаа хийдгүн бол аялал жуулчлалын яамд ч гэсэн бас энийг нэг хараад энийг нэг жуулчд ирээд Монгол хүмүүс ирээд ингэж байгаа юм чи гадны жуулчд ирээд бол үнэхээр хаана юу байгаа юм чи мэддэхгүй битүү шороотоос нь давтагдсан. Дотор нь амьсгалахад ч хэцүү. Ядаж ингээд энд ер нь ингээд явж хахад хүмүүс ингээд ирж байгаа хүмүүс нь ингээд тайлбарлагч байдаг. Дээрээс нь ингээд нөгөө байнгын хүмүүс байж байгаа дотор нь янзлаад ингээд байж идэг л да. Манайх мөнгө төгрөггүй байж болно. Тэгтээ энийг бас нэг ядаж орж ирсэн хүмүүс энэ тэдгээр 100 тэдэн жилийн өмнө зурагсан ийм зураг байгаа шүү гэд ингээд нэг юм сум мумтай зураг мурагтай тайлбартай баймар байна. Ямар ч тайлбар байхгүй. Тэр дээр ганц нэг буг унтсан ч юм уу нэг хүний дүрс байна. Өөрч нэг юм харагдахгүй юм да. Хүмүүс бол ерөнхийдөө энэ буддаг ч юм уу стрихээр нөгөө их хэмжээгээр нэр бичсэн байна. Тэр нь жоохон онцгой харагдаж байна. Ингэ жишээ нь шаарах тал. Тэгээд орж ирээд тэр нөгөө нэг олон 40 мянган жилийн түүхтэй тэр олон амьтдын дүрс арслан бар тэгээд тэр нөгөө нэг янгир ямаа могоо зэрэг байгаа гэдгсэн. Тэгээд би бол үнэндээ нэг бараг цаг хэрэгтэй явлаа олж харсангүй. Чи ер нь юу олж харав? Тэр ганц нэг дүрснээс өөр юм олж харсангүй ерөөсөө. Тэгэл нэг олон зуун жилийн түүхтэй гэдэг утгаар нь л энэ агуул ирж үзлээ. Ирж үзөө. Хаанаас ирв? Эрдэнтээс явж. Эрдэнтээс явж байна уу? За. Тэгээ би бас зорж ирсэн. Тэгээд бас жоохон сэтгэлээр унаад. Ингээд битүү хүмүүс юм бичсэн ингээд. Тэгэл битүү хог тоос шороотоо. Тэгээ ямар ч нөгөө тайлбар байхгүй тий. Тэгээд уг нь энэ хувьд ингээд тийм доор ч юм уу. Тайлбартай тий. Жуулчны бааз энтер байгуулад тий. хар чанддаг хүнтэй болоод бүр хар чанддаг хүнтэй болоод хүн хүрээд ирэхээр ингээд тайлбарлаад энд энэ зураг байгаа шүү гэдэг тий. Үнэхээр харамсалтай. Миний хувьд бол би айгүй харамсаж байна. Харин тийм байна. Тий. Тэгэл тэр нэг тэрэлж мэрэлж шиг ингээд хүүхдүүхийн цогцлбор газрыг ингээд нэр усаараа ингээд өгөрөгцөн нэг онцгой. Тий. Мэдрэмж төрж байна. Хог новшин их байна. Тэгээд хог новшин их харин. Тэгээд ингээд санаар дүр нэрээ зурцсан тий. Тэгээд өстой нэрээ.
За баярлалаа минь. Агуу дотор хүн явдаг энэ чулуун шатнууд хийгээд за тэгээд ингээд хязгаарлалт хийцсэн. Агуугаас наашаа яваад энэ Тэгрээ хоттой энэ гоё бүр тавьчих. Энэ бүрэн дээр ирээд энэ нэг амтын бааз байдаг юм шиг. Тэг жоохон таашрасан чинь. Сая зүгээр ингээ ууслах гад бүр нүдэс гойчихлаа. Тэгээд ер нь яг нэг хар хадаас тавьж байгаа коронавирус гэдэг монголчууд бас Монгол орноо үзчихэж байгаа. Тэгээд сая бас нэгэн хэдэн өмнө завж ирсэн гэдэг. Тэгээд бүгдээрээ тэрж юм. Оо гэдэг нэг ийм таашраад дээр хүмүүс баах юм бичсэн. Тэгээ хаана юу байгаа мэдэхгүй гэж яг навчсан. Тэгээд одоо жоохон таашраа сууж байна. Энэ сайхан голын ирэлтээр жоохон таашраад. Тэгээд таашаа явна.
ингээд нөгөө цэнхрийн агуунаас нааш давхсаар байгаад хар замаар сайхан замаар давхсаар байгаад хар ус нуурын дээр ирлээ. За хар ус нуур бол үнэхээр бас сэтгэл сэргээж байна. Ингээд зах хязгаар нь харагдахгүй шахан сайхан халуун цэрвцээ даа. Аял үргэлжсээр байна. Ногоороо харлаад ийм өнгөтэй болохоор нь хар ус нуур гэсэн юм болов. Юу гэсэн юм бол? Ингээд харахад ингээд ийм харлаад ногоороо харагдаад байна. Тийм цэнгэг устаа харагдахгүй л байна. Тэ? Намрын сайхан эсгэрнэ харахад нэвэлөөд харатай намс бохолцно тэдний дуу байдаг үстэй өгийг явах болон аяыг шараа хараас нурын шигшөр гэдэг үг байна. Хар ус нуур нь баруун Монголын их нууруудын хотгор дахь цэнгэг ус нуур. За тус нуур нь Монголд 1000-аас дээш хавтгай км талбайтай дөрвөн нуурын нэг юм аа. За эргэн тойрондоо Монгол Алтай нуруугаар хүрээлэгдэнэ. За хар ус нуурын сав газрын гол мөрний усыг хүн ам үйлдвэрлэлийн усан хангамж хөдөө аж ахуй газар тариалан хүнсний ногооны услаханд хэрэглэснээс үүдэн нуурын усны балансын орлогын хэсэг жил дунджаар 0.12 км3-ээр багасдаг байна. За нуурын усны тэнцвэрийн түвшин 9 см доошлж байгаа гэсэн дүгнэлтийг судлаачид тооцож гаргасан юм байна. За тус нуурын ус цуглуулах талбайн 70 орчим хувь нь ховд голын сав газар хамаардаг. За Монгол Алтай нуурынаас их авч урсах ховд буянт голд жилдээ 2.2 км3 орчим ус нийлүүлдэг. За ус нийлүүлэх илүүдл усаа ууршуулахын тулд 40 км урт 50-75 км өргөн чон хараах голоор хар ус нуурт өгдөг. За хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 274 км2 талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м өндөр агуаш шимэх арал байдаг. За тэрээр
хар ус нуурын хойд хэсэгт гэсэн тэнцүү биш 2 хэсэгт хуваагддаг. За энэ 2 хэсгийг бол 20 гаруй км уртад Лүн юм нэртэй 2 хоолой холбодог юм байна. За хар ус нуур нь говь хээрийн бүсэд оршихч газар зүүн тодорхой нөхцөлийн улмаас цэнгэг устай байдаг. За ингээд үзэгчдээ бид Ховд аймгийн байгалийн үзэсгэлэнт болон за мөн түүхэн газруудаар явсан аяллаа үгээр дуусгаж байна. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчдээ. Ийм сайхан мөчийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа бас маш их баяртай байна үзэгчдээ. Амар юм олсон да. Энэ ара. Энэ айлын бүх юмныхан түлхүүр энд байна. Ач үзгүй.